Манай боловсрол сторийн хүргэл төгсрөлтэй ажилтан байна. За өнөөдөр та нартай би SL 68 гэдэг говцны локер өгсөж үзүүлье. SL 68 шкаф маань иймэрхүү хайрцаг бодолтой байгаа. За ишгөө өргөн нь болохоор 90 см, өндөр нь болохоор 185 см өндөртэй. За энэ нь бол нэг 35-аас 42 кг жинтэй. Иймэрхүү хайрцаг цавтай хүргэлтэнд гардаг байгаа. За хайрцагнаас маань ингээд хаалга маань ингээд гараад ирсэн байна. За арын хан байгаа. Хоёр хажуу шанаа маань ингээд байж байна. За энд болохоор зундлын тасалгаа болон шал болон таас маань байна. Гутлын тавиурнууд маань байна. Толин байна. Дунд үлгүүр нь байна. За энэ доош шүрүүпнүүд нь байна. За нэг ийм юмудаас ирэн бүрдэж байгаа. За манай SL 68-ыг хүсрэхэд анхаарах зүйл гэвэл за энэ дээдлийн таазыг шүрүүптэх хэсэг маань ийм нарийнхан юм мараа маань. За шалаг шүрүүптэх араа маань арай наашаага өргөн болоод ирж байгаа ингээд 3 арай өргөн болоод ирж байгаа. За энэ хэсгээс анхаарч үзэрнэ. За тэгэхээр SL 68 гэлтгөө манай дээр заргаж байгаа бүх локер офис шкафнууд маань нэрэн энэнийхээ ялгааг сайн харж ухсрахад ирэн болно. За SL 68 шкафыг ухсрахад арын ханаа ингэж босгоод хоёр хажуу шанаага босгож өгнө. Хоёр хажуу шанаа босгоход анхаарах зүйл гэвэл энэ хувилууд маань дандаа дээшийг харж байна. Дандаа дээшээ ингэж харна. За энэ дэм ер нь бол тодорхой нэг хуруу орохоор юм хувилт за нөхтэй байгаа юм дээ. Хаалга орох гэсэн юм аа. За одоо ингээд шүрүүптэй эхэлнэ. За би одоо локер хоёр шив шанаг босгочлоо. Одоо ингээд нүрээ хийнэ гол. Нүрээ ихтэй бүх төлгөрүүдээ хийгээд хаалгаа онгоолгоно. За хаалганууд маань төлгөрүүд маань өөр дөр ийм код нуттай байгаа. Яг код хоорондоо таарад онгоно гэсэн үг юм байна. 54 гэсэн код таана. За одоо ингээд нэгдүгээрт шалыг нээж эхэлнэ. Шал маань нэмэхдээ өгсрөхөд доотлын юм сулгаа байгаа. Ард дээр нь болохоор ийм хувилттай байгаа юм хоёр хувил. За шалыг хийхдээ хоёр шанааны хамгийн доотлын хувилд хоёр үзүүрийг ингээд хийж өгнө. Ингээд хийж өгөөд хаарсан тохиолдолд ингээд ашна. Ингээд арчиж байгаа юм гэдэг юм. За хоёрдугаарт таазаа хийнэ. Хоёрдугаар таазаа гэхэд маань тааз маань мөн адилгүй шалтгаан ажиллах нь шалны эсрэг талаар байна гэсэн үг юм гэдэг бол харин юм дээврэн сулгаа дотор талдаа энэ хоёр талын хувилтай байна гэсэн үг. За бас углаад дандаа дотор талаас углагдаж орно. Ингээд ардаа 3 урдалтаа нүүрэнд ингээд дотор талаас ингээд 3 ингээд 6 ширхэг ширхэгтнэ. За голоо ихтэй гол маань ерөнхийдөө дотор талдаа болон ард талдаа ингээд хоёулын дээр нэм хувилтай байгаа. За энэ нэг дөрвөлжин нуглаа маань уршиг гараад маань нэм нуглаа байхгүй. Ижлийн дундлынхаа хоёулт нь ингэж хийж агаад доош нь ингээд дарчихна. За одоо ингээд таазаа эхлээд бүгд ингээд
За одоо ингээд голоо угсарсан. Одоо ингээд дээд доод тасалгаануудаа хийнэ. За дээд доод тасалгаа угсарахад анхаарах зүйл гэх юм бол за хамгийн дээдлийн тасалгаа маань энэ дээр юм тэ үсгтэй байгаа өөр дээрээ. За доотлын тасалгаа маань ерөнхийдөө юм тэ үсэг байхгүй гэсэн үг. За тасалгаагаа ихтэй нэгтлийн хаалгаас бүгд ингэ хөөж хийнэ. За тасалгаагаа ингээд дээд хувил энд дундлын хувил хоёрт ингэж оруулж байна. Тэгээд ингээд төгчнө гэсэн. Үйл дээр төгчнүүд нь байгаа. Хоногтой байдаг. За доотлоноос дээдлийг ижлэгэн мөн ажиллах нь яг байна. За одоо үүний дараагаар гутал тавьдаг тасалгаагаа хийгээд өгнө. За гутлын дотор тасалгаа маань бас арай өөр байгаа бас. Нэг нэм арай өргөн, хоёр нэм арай өргөн, дөрвөн жиргэн нэм арай жижиг юм байгаа. За ингээд тасалгааг бас хийхдээ одоо энэ хоёр ханны хувил дээрээ бас ингээд уурч гэсэн. Мөн ижлэх юм л. Үлгүүр болон толнуудаа хийгээд шкаф маань ингээд бэлэн болж байна. Үлгүүр маань бас өмнө дундлын хотын тавиртайгаар ажиллах урт богино гэсэн байгаа. За уртын талд ороод богинод нөгөө дээр авна гэсэн үг. Одоо толио ингэж угалж доошоо дандаа угалдаж авна шүү. Хаалган дээрээс үргэлж. За ингэ манай лок ингээд ерөнхийдөө бэлэн болж байна. За BSL 68 локроо угсраад дуслаа. Угсраад дусан байдлыг ийм харагдаж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.